За чи хэрвээ 20-од настай ямар ч мөнгөгүй бол энэ бичлэгийг үзээрэй би та ашиглаж болох дөрвөн санааг хэлье. Харин хамгийн сүүлд нь та амьдралаа өөрчилж болох нэг нууцыг хэлэх гэж байгаа учраас та дуустал үзээрэй. За та одоо гайхаж магадгүй. Ямар залуу гарч ирчээд юу амьдралаа өөрчлөлт тэргээ яриад байна гэж бодож магадгүй. За би өөрийгөө богинохон танилцуулахад намайг Анар гэдэг. Би Нью-Йорк их сургууль сурдгаас гадна e-commerce болон dropshipping-ийг Монгол болон дэлхийн зах зээл дээр хийгээд өнгөрсөн жил хагасны хугацаанд нийт 160 гаруй мянган доллар хийсэн байна. Мөн дээрээс нь та миний 2 Instagram аккаунт руу ороод би 30 хоногийн чаленж эхлүүлсэн байгаа. Монголын зах зээл дээрээс 30 сая төгрөгийг хийх боломжтой юу гэдэг. Бүх ялагдлаа нуулгүй оруулсан учраас та ороод харах боломжтой гэсэн үг шүү. За тэгээ одоо хэдүүлээ гол санаа руу ороход эхнийхэн зүйл нь болохоор passion гэдэг зүйлээ та хаях хэрэгтэй. За яагаад passion аа гэж байгаа юм бэ гэхээр бидний үед одоо passion гэдэг зүйл амар чухал болцтой. Хүн болгон л passion-аа тэ дуртай юм аа хий. Тэгвэл чи яг амьдралтаа өстө үнэхээр гоё амьдрна гэж ярьж байгаа. Гэтэ яг үннийг хэлэхэд бол би одоо өөрөө бас тэгж явдаг байсан. Тэгээд би Нью-Йорк их сургууль сурдаг. Өөрөө англи хэлтэй. Тэгээд хүрээлж гэсэн ерөнхийдөө бүгд стартап гэл те. Амьдралаа өөрчлөн би ч гэсэн тийм юм хийгээл явжлаасан л та. Тэгээд одоо ирээ бодонгод тэнгэрийн яриад ямар ч бизнес хийх, ямар ч мэдлэг байхгүй гэснээр зүгээр хүмүүсийг пластик bottle буюу те хувцас савыг нь хэрэглээг нь багасгаж бид нар ийм бараа зарна. Ингээд яг үүндээ бараа яаж зархаж мэдгүй, маркетинг ч гэж мэдгүй. Чи зүгээр онлайнаар нэг хүнд бараа зарах гэдэг ямар хэцүү гэдгийг чи дараа нь ойлгоо те. Тэгэхээр яг тийм зүйлсүүдийг байнга бодож яваалаа өстэй юм ингэж бизнес эхлүүлнэ гэж ярьдаг байжгаад нэг өдөр яг миний амьдрал өөрчлөгдсөн. Тэр нь юу болсон бэ гэхээр 2023 оны 100 манай аав жир миний дэлбэрийг хийх боломжгүй болоод Солонгос руу явж хар ажил хийж байгаа юм л да. Би ч энгийн дундаж Монгол айлаас гарч ирсэн. Сайхан Монгол айлаас гарч ирсэн. Сайн аав жиртэй учраас манай аав жир ихний 2 жилийн төлбөрийг хийгээд тэгээ дараа нь хийх боломжгүй болоод Солонгост хар ажил хийгээд тэгэл би сэрж байгаа юм л тохой заанарч юу хийгээд нэ одоо сэрээч одоо юу passion project ямар ч болж бүтггүй юм юу хийгээд байгаа юм бэ. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө маш олон зүйлсүүдийг турш үзээд бүтэлгүүтээд болох нь болоод тэгээд явсан. Тэгээ хамгийн эцэст нь dropshipping, e-commerce гэдэг зүйл дээр буугаад тэгээ одоо 160 гаруй мянган долларыг бол хийчээд тэгээ явж ин өөрөө амьдралыг одоо би бүтэн өөрөө аваад явдаг. Аавж жоохон нугнаас ч гэсэн нэг том ачааг нь авсан гэж бол найдаж байгаа. Тийм учраас та одоо би одоо дэлхийг өөрчлөн хүмүүсийг өөрчлөн гэж ярихаас илүү та жинхэнэ бизнес хийж үзэх хэрэгтэй. Ямар бизнес хийж үзэх хэрэгтэй юм гэхээр маш олон бизнес модулууд байна. Та зүгээр скиллийг нь сураад ямар ч мөнгөгүйгээр эхлүүлэх маш олон бизнес модулууд байна. За одоо жишээлбэл та agency, агентлаг үүсгэж болно. Reel эдитэлж өгдөг те Reel YouTube имжлэг эдитэлдэг хүн байна. Тэгээд social media хөгжүүлж өгдөг хүмүүс байна. E-commerce, dropshipping, podcast энэ хийж болж маш олон онлайнаар мөнгө олох боломжууд байгаа. Гэхдээ тэр дундаас хамгийн гоё бизнес модель нь болохоор би e-commerce болон dropshipping гэж боддог. Тийм ч учраас би одоо л хийгээ явж байгаа. Заавал өөрийгөө сурталчилж бараа эсвэл өөр зүйлсүүдэд зарж мөнгө олохоос илүү чи өөрөө компьютерийн хаар суужаал уцуулан Wi-Fi-тай авахад хангалттай хэмжээний мөнгө олох маш өндөр потенциалтай бизнес модель учраас та турш үзэх нэг хэрэгтэй бизнес модулуудын нэг нь болохоор e-commerce болон dropshipping гэж бол би хэлэхээр. За тэгвэл хоёр дахь санаа нь юу юм бэ гэхээр soft skill-ээ сайжруулах хэрэгтэй байна. За одоо та бодоод үз. Ямар нэгэн бизнес хийгээ явж чинь soft skill буюу чадвар чинь хүмүүстэй харилцах чадвар чинь муу бол чи бизнес хийгээд явах ямар шаардлага байхгүй. Яг үннийг хэлэхэд яг нь soft skill муутай мөнгө олцсон хүмүүс зөндөл байна л да. Ялангуяа би сүүлийн үед мөнгө олоод тэгээд би мөнгөтэй хүмүүстэй уулзаад яваад ингээ анзаараад soft skill айгүй муутай тэгсэн мөртлөө мөнгө олцсон би гайхаж юм чи яаж тэгж боломжтой юм байна. Гэхдээ тэр хүмүүсийг харангууд хинч хүндэлмээр хүн байна гэж яг үүндээ боддоггүй. Миний анзаарснаар болохоор бид нар баян хүмүүс ингүүд яг нэг тийм төсөөлөлтөй дотроо төсөөлөлтөй юм шиг санагдсан. Баян хүмүүс ингүүд лөө ийм гоё машин ундаг. Тэгэл өөрөөгөө ингэж авч явдаг, өөртөө ихтэй, гоё харилцаатай тийм хүмүүс байдаг. Яг үүндээ баг ихэнх тийм биш юм байлээ. Ялангуяа Монгол тийм биш юм байлээ. Тэгэхээр чи тийм хүн болохгүй байх хэрэгтэй гэдэг нь айгүй чухал. Чи өөрийгөө авч явах нь амар зөв чухал зүйл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Чи бизнес хийх хичээлээ гэхэд чи өөрийгөө present хийгээд нэг өрөөнд орлоо гэхэд хүмүүс чи өөрийгөө танилцуулаад би ийм хүн шүү, би ийм auraтай хүн шүү гэдэг charisma чамд байхгүй бол хэн чамайг тоож авч үзэхгүй. Чи яг үндэ бодоод чи мөнгөтэй бол амар олон мөнгөтэй хүмүүсийн дунд орлоо. Чи өөрийгөө яаж бусдаас ялгах юм? Чи charismaтай өөрийгөө авч явдаг auraтай тийм хүн л байхгүй бол хүн болол мөнгөтэй шүү. Чи мөнгөтэй хүн би ч гэсэн мөнгөтэй шүү. So what? Get out. Right? Ерөнхийдөө тийм учраас soft skill гэдэг маш чухал чадвар гэж байна. За тэгвэл гурав дахь нь болохоор та амьдралынхаа хөвшлийг давхар өөрчлөх нь маш чухал. За та дан ганц мөнгө олох гээд ингээд мөнгөний өнөөс л яваад байвал бас уйдгартай. Яагаад юм бэ гэхээр чи ганц мөнгө олчингуудаа гүзээтэй авахчлах юм сте. I don't want that. Fuck that. I don't want it. Тийм учраас та ном унш. Мэдлэгтэй бол дан ганц бизнесээс илүү өөр
маш олон зүйлсүүдийн талаар мэдлэгтэй болоо тэгээ өөрийгөө хөгжүүлэх нь чухал тийм үү. За тэгээ дээрэс нь жимийг амьдралынхаа хөвшил болоо. Чи бодоод үз. Чи амар гоё биетэй өөрийгөө эрүүл мэндэд анхаардаг тийм хүн байлаа гэхэд чи нэг өрөөнд орлоо. Маш олон хүмүүс чамд үзий яаж байгаа. Чамд дургу. Гэхдээ тэр хүмүүс чамд хүндлэх байхгүй. Яагаад тэгэхээр чи хэцүү зүйлсүүдээр явж өөрийнхөө биеийг бий болгож урлаж гаргаж ирсэн artist гэж хүмүүс харах байхгүй. Тийм учраас чамайг хити үзий ажиллаа чам дургу байлаа ч гэсэн чам хүндлэхгүй гэдэг яах юм. Тийм учраас энэ олон зүйлсүүдийг бүгдийг бодож үзээд амьдралынхаа хөвчлийг давхар өөрчлөөд тэгж явах нь маш чухал гэсэн. За тэгээд дөрөвдөх санаа нь юу юм бэ гэхээр 20 насыг хүмүүс enjoy хийгээд наа. За enjoy хийн гэдгийг гэхдээ бид нар айгүй буруу define хийгээд мэдгийг анзаарсан. Бид нар юу гэж enjoy хийдгийг тодорхойлоод байна гэхээр партид нь, согтно, найзуудынхаа явна, унтаж хөвтөн тэр enjoy хийх биш ээ. 20 насаа oh my god бодхоор чи тийм хийж болохгүй. Наа чи ерөөсөө enjoy хийж байгаа юм ерөөсөө биш. За тэгвэл enjoy хийнэ гэдэг юу юм бэ гэдэг би өөрийнхөө өнцгөөс юу гэж харддаг вэ гэхээр 20 нас чинь чиний хамгийн гоё нас. Чи магадгүй хүүхдгүй байгаа. Хариуцлага байгаа. Тийм учраас маш олон зүйлсүүдийг турш үзэх хэрэгтэй. Олон бизнесүүд хийж үз, бүтлгүүд, мөнгөө алд. Хэдэн сая төгрөг аллаа гэж чиний амьдрал өөрчлөгдөхгүй шүү дээ. Би хэдэн сая төгрөгийн өрөнд ороод тэгэл буцаал босоод иржлээс тухайд амар хэцүү байсан ч гэсэн тэгэл эргээ харахад oh fuck that was funny right. Инээдтэй юм байсан гэж одоо л эргээд харахад харагддаг. Тийм учраас маш олон зүйлсүүдийг туршиж үз, алд бүх юмнуудыг хий. Тэгээ дээрэс нь гадагшаа явж аял чамд харин олдохгүй энэ дараа нь enjoy хийж чадахгүй юм чинь тэр байхгүй. Чи аялж чадахгүй дэлхийн ямар гоё юм бэ гэдгийг нь мэдэхгүй бол чиний амьдрал чинь үнэхээр enjoy хийгээгүй. Клуб жөнгөрөөгд яах юм бэ? Яг тэрэнд гоё юм яг юу байгаа юм бэ? Байхгүй. Тийм учраас маш олон бизнесүүд туршиж үз, өөрийнхөө дуртай юмыг ч гэсэн тэр passion гэдэг юм хэрэг үнэхээр чи амар passionate бас болох боломжтой гэж үл тэрийгээ ч гэсэн хий. Тэгээ болохгүй бол тэрнээсээ бити өөрийнхөө мэдрэмжэндээ бүрэн автаад тэрнтэй ингээд наалтаад үлдээрээ шин зүйлсүүдийг дараа нь турш үзэл явах нь аягүй чухал гэсэн. Тийм учраас 20 насаа зөв enjoy хийнэ гэдэг чинь нэг гол чиг баримжаа жанжин шугамтай явахыг хэлж байгаа юм. Чиний эцэст яг зорилго чи юу юм бэ гэдэг чинь маш нэг сонирхолтой том асуудал. Тэгэхээр чи өөрөөсөө бас нэг асуугаад үзээрэй. За тэгэхээр та энэ үндсэн дөрвөн аргыг өөртөө хэрэгжүүлвэл амьдрал чинь би өөрчлөлтнө гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Хамгийн сүүлд нь би та нэг нууц хэлье гэжсэн. Тэр нь юу юм бэ гэхээр би сая хэлсэнтэй сард 30 сая төгрөгийг e-commerce dropshipping-ээр хийх боломжтой юу гэдэг чаленж хийгээд явж байгаа. Тэгээд e-commerce болон dropshipping-ээр Монголд мөнгө хийх маш том боломжтой. Хүн болгоод утсан дээрээ байгаа. Хүн болгоо онлайн худалдаа хийж сурч байгаа. Тийм учраас одоо л чи энэ рүү орохгүй бол оройтно. За би тэгээд яг энэ чаленж эхэлснээс хойш эхний нэг өдрөө 2002 аккаунтаар нийлээд 2000 даагч нэмсэн. Маш олон хүмүүс над руу demand орж иж байгаа. Хичээл байгаа юу? Хичээл чинь зарагдж байгаа юу гэх мэтлэн. Тэгээд би одоо яг өөрийнхөө шинэ хичээллийг удахгүй publish хийж байгаа. Та тэгэхээр хэрвээ сонирхоод бүтэн 1 сарын дотор дор хаяж 10 сая төгрөгийг хийх сургалт байгаа учраас та сонирхож байвал миний Telegram группийн линкийг би description дээр үлдээчи доор. Та ороод хүлээгээд байж байгаарай. Мөн дээрээс нь Telegram дээр хэрэгтэй мэдээллүүд маш их ордог учраас та хоцорлогоо ороорой. За тэгэхээр тийм байна. Хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Peace out.